Яасан та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр курс мөхөт байна. За миний ярих сэдв болохоор хүннүү гүрний төр эрхцүү байгаа. Өмнөх хүннүү гүрэн бол Монголын түүхэн төдийгүй Евразийн тал нутгийн эртний нүүдэлчдийн соёл. Тэр улсуудын хөгжилд маш чухал байр суурь эзэлдэг. Тэгвэл та бүхэндээ хүннүү гүрний тухай ерөнхий мэдээлэл болон эрхцүүн тогтолцоо, хууль цааз, захиргаа шүүхийн зохион байгуулалтыг товч бөгөөд тодорхой танилцуулъя. Үүсэл нь болохоор манай эртний өмнөх 3 дугаар зууны сүүл үед Модон Шаньюн удирдлага дор овог аймагуд нэгдэж хүчирхэг төр улс байгуулсан. Нутаг дэвсгэр нь болохоор өнөөгийн Монгол, Өвөр Монгол, Хятадтай залгаа хойд нутаг, Казахын тал зарим үед Төв Аз хүртэл өргөжөв. Нийгэм нь нүүдэлчин мал аж ахуй, давмгайлж, ан агнуур, худалдаа, Хятадтай алд говчуур, гэрээ хэлцээрээр харилцаж байв. Зохион байгуулалт нь болохоор Шанью хаан дээд эрх мэдлийг барьж түүнээс доош 24 ван баруун зүүн жигүүрийг захирагч тэдгээр доош мянгат түмэн ардын захирагч нарын шатлалтанд тогтолцоотой. Хүннүү гүрний эрх зүйн тогтолцоо. Хүннүү гүрний эрх зүйн тогтолцоонд хоригддаг иймэрхүү зүйлүүд байдаг. Хүннүү гүрний тухайд сурвалж ихэвчлэн Хятад түүхийн сурвалжаас ирсэн бөгөөд тэдний хууль цааз, ёс зүйн зохицуулалт нь маш тодорхой дүрмтэй байсан нь энийг сурвалжаас харагддаг. Нэгт нь болохоор хууль цааз гэмт хэрэг ял шийтгэл нь болохоор аллах урвах зэргээс орохыг хамгийн хүнд гэмт хэрэг гэж үздэг байж. Хүнд гэмт хэрэг үйлдвэл цаазаар авах эсвэл бүхэл овгийг нь шийтгэх тохиолдолч байсан. Хөнгөн гэмт хэрэгт шийтгэл болгон адуу малаар торгох зарим тохиолдолд эрүү шүүлт хийдэг байв. Өмчийн харилцаа, мал сүрэг, акт морь, ангийн олд зэрэг нь хамгийн үнэтэй өмч байжээ. Хулгайг хатуу шийдэгдэг байсан нь зарим тохиолдолд алах эсвэл олон дахин нөхөн төлөвлөх юм. Хоёрт улс төр захиргаа, Шанью дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч хууль батлах шийдвэр гаргах хэрэгтэй. Ван нар нь болохоор зүүн баруун жигүүрийг удирдаж цэрэг засах захиргааг хариуцна. Албан татвар ард иргэдээс мал эд зүйлсээр татвар авч цэрэгт ажиллан татах зохицуулалттай. Гуравт нь ёс суртахууны хууль ахмад наснаа хүндэтгэх, төрийн тушааллыг ягштал биелүүлэхийг заавал сахидаг. Төрийн эсрэг гэмтэл буюу урвалтыг хамгийн харгас шийтгэлээр таслан зогсоодог. Гэр бүл овог аймгийн харилцааг сахилга баттай байлгаж, овгийн ахлагчийг эрх мэдлийг дээдэлж байгаа. Дөрөвт нь шүүхийн байгуулалт. Хүнд хэргийг Шанью өөрөө болон дээд ноёд хэлэлцэж шийдвэрлэдэг. Бага зэргийн маргаан өмчийн хэрэг зэрэг нь овог аймгийн ахлагчийн төвшөнд шийтгэгддэг. Тавт нь эрх зүйн онцлог. Зан заншил ба төрийн хууль зэрэгцэн үйлчилж байсан. Хууль журам нь бичмэл хэлбэрээр хадгалагдсан нь тодорхойгүй ч Хятад сурвалжид тэд хатуу цэрлэгтээ тогтсон хуультай гэж тэмдэглэжээ. Цэрэг төрийн захиалга бат хамгийн дээд түвшинд хэрэгжиж байсан нь хүннүү гүрний олон зууны турш Евразийн тал нутгийн хүчирхэг гүрэн болгож чадсан. 6-аад нь гадаад харилцаа. Хан улстай харилцаа Монголын эртний өмнөх 200 онд байдаг уулын тулсдаанд хүннүү ялсан. Хожим нь хан улс хүчирхэгжиж олон жилийн дайн гэрээ хийсэн. Хүннүү нар нь алб татаас авах замаар Хятадтай харилцах нэлбэг. Бусад нүүдэлчтэй Ёчжид, Дунху, Усүн зэрэг аймагуудтай өрсөлдөж заримыг нь шахан нүүлгэв. Соёл амьдрал нь болохоор оршуулгын зан үйл, булшин ихэвчлэн чулуугаар хүрээлсэн тахил өргөдөг. Шүтлэг тэнгэр газар уул ус овог дээдсээ шүтдэг байсан. Урлаг идэлэл алтан болон хүрэл идэлэл зэвсэг имэйл хазаар нарийн хийдтэй хэвлэл хэрэглэдэг. Уналт зардал нь Монголын эртний өмнөх 1-р зуунд хан улсын эсрэг олон жилийн дайн дотоод тэмцэл, хувь ашиглалт, эдийн засгийн хүндрэлээс болж өмнөд ба хойд хүннүү гэж хоёр хуваагдсан. Хойд хүннүү баруун тийш шахагдаж хэсэг нь Төв Аз цаашлаад Европт хүрсэн. Европ хаанс нэрээр дахин гарч ирж Аттилагийн удирдлага дор хүчирхэгжин Ромын эзэнт гүрнийг дөргсөн. Ингэснээр үзэхэд хүннүү гүрэн бол зөвхөн цэрэг хүчээр биш, хууль цааз, ёс заншлын тогтолцоотойгоор хүчирхэг төр улс болж чадсан тодорхой.